2018 оны 12 сарын 1, 22 настай Грэйс Миллен Тиндерээр танилцсан залуутайгаа анхны болцоондоо явжээ. Хэдхэн цагийн өмнө анх уулзсан хоёрын яриа санаанд оромгүй сайн нийлж орой болох үед хамтдаа зочид буудал руу орсон байна. Хажуугаас нь харсан хэн бүхэнд энэ бол жирийн нэг л амжилттай өнгөрсөн болцоо шиг санагдах байсан. Гэвч тэр шин Грэйсийг сүүлчийн удаа амьд харсан нь тэр байлаа. Цааш үргэлжлэхээс өмнө хэрв та бодит гэмтэргийн түүхүүд сонирхдог бол subscribe дарж шинэ дугаараа цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Маргааш нь түүний төрсөн өдөр байсан ч өглөөнөөс эхлээд явуулсан бүх мессеж хариугүй үлдэж утсан ч холбогдохоо болжээ. Эхэндээ хүмүүс түүнийг завгүй яваа байх гэж бодсон ч цаг өнгөрөх тусам нөхцөл байдал болон бүр төгшөөртэй болж эхэлсэн байна. Харин энэ хооронд хамгийн сүүлд түүнтэй хамт байсан залуу хяналтын камерт чимдээ худалдан авч цэвэрлэгээний хэрэгсэл цуглуулан зочид буудлаар наад цааш явж байгаа нь камерт бичигдэж үлджээ. Гэхдээ энэ хэргийн хамгийн аимшигтай хэсэг нь үгээр дууссангүй. Учир нь тэр хүн Грэйсийг нас барсны дараахан өөр Тиндер болзоонд аль хэдийн явчихсан байсан юм. Өнөөдөр бид Грэйс Миллений амийг хөнөөсөн хэрэг хэрхэн илэрсэн, алуурчин мөрөө балахын тулд яг юу хийсэн, мөн эцэстэн цагдаа нар түүнийг ямар баримтаар буланд шахасныг үзэх болно. 2018 оны 12 сарын 1-ний орой 17 цаг 37 минут Англиас дэлхийгээр аялж явсан 22 настай Грэйс Миллен байрлаж байсан хостелоосоо гарч Тиндерээр танилцсан Джесси гэх залуутай уулзахаар явна. Харин Джесси энэ үед аль хэдийн нэгэн бааранд сууж байв. Болцоо эхлэхээс өмнө хэд хэдэн шил ариг ууж тайвширч байгаа нь камерын бичлэгт хүртэл үлдсэн байдаг. Түүнийг гарч явхад ширээн дээр нь 4 хоосон шил харагддаг. Анхны уулзалтаа тэд хүн ихтэй Sky City орчимд хийжээ. Грэйсийн хувьд энэ нь аюулгүй сонголт байсан. Олон нийтийн газар учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж бодсон баг. Гэвч Джессид ярах зүйл байсангүй. Тэр хүмүүсийн дунд ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй. Харин Грэйсийг өөртөөгөө ганцаараа үлдэх хүртэл төвчээртэй хүлээж байлаа. Тэд эхлээд Andy's Burger Bar-д оролцож ярилцсангаа хооллож дараа нь өөр нэгэн бар руу орж дахин уусан байна. Оройн 19 цаг 15 минут гэхэд Мексик баарнд сууж байсан бол 20 цаг 30 минутын үед Bluestone Room нэртэй өөр нэгэн баарнд очжээ. Цаг өнгөрөх тусам уур амьсгал улам дотн болж байлаа. 20 цаг 54 минутад тэд анхны өмсөлтөө хийсэн байдаг. Яг энэ үеэр Джесси ариун цэврийн өрөө рүү орж Грэйс утсаа гарган найздаа зурвас бичжээ. Бүх зүйл үнэхээр гайхалтай байна. Бид хоёр үнэхээр сайхан ойлголцож байна. Энэ бол түүний илгээсэн хамгийн сүүлчийн зурвас байлаа. Тэр өөртөө таалагдсан залуутайгаа танилцсандаа баярлаж байсан баг. Энэ орой сайхан дурсамж болж үлдэнэ гэж бодсон нь гарцаагүй. Гэвч түүний өмнө сууж байсан хүн өөр төлөвлөгөөтэй байсныг Грэйс огтхон ч мэдээгүй юм. Тэр орой юу болсныг мэдэх хүн ердөө ганцхан үлдсэн. Харин маргааш өглөө Грэйс гар утас нэг нэгээрээ дугарч эхэлжээ. Тэр өдөр түүний 22 насны төрсөн өдөр байсан учраас найз нөхөд гэр бүлийнхэн төрсөн өдрийн мэнд хүргэсэн зурвсуудаа ээлж дараалан илгээж байлаа. Гэвч нэг ч мессеж, нэг ч дуудлаганд хариу ирсэнгүй. Хүмүүс ихэндээ үүнд нэг их ажил богдол өгсөнгүй. Магадгүй аялж яваа болохоор утсаа хараагүй баг. Эсвэл шөнөөрөө унтсан байх гэж бодсон баг. Гэтэл яг тэр үед Джесси аль хэдийн сэрчгсэн байлаа. Өглөөний 8 цагийн үед тэр зочид буудлын лифтээр ганцаараа бууж байгаа нь хяналтын камерт бичигджээ. Лифтнээс гарахын өмнө камер руу нэг хальт харж байгаа нь хүртэл бичигдсэн байдаг. Тэрээр кофе авах гэж өглөөний цай идэх гэж ч гараагүй. Тэр шөнө Джесси Грэйсийг боож хөнөөсөн байсан бөгөөд одоо хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь хэрэгээ нуух байлаа. Гэхдээ түүнд удаан хугацаа байсангүй. Учир нь тэр өдөр хийх өөр төлөвлөгөө түүнд аль хэдийн байсан юм. Өглөөний 8 цаг 7 минутад Джесси хотын төвд байрлах агуулгах худалдааны дэлгүүрт оржээ. Эндээс тэр нэг том чемодан худалдаж авсан байна. Гэхдээ хамгийн чихүүдэс төрүүлэн зүйл нь чемоданаа сонгохдоо хийсэн үйлдэл байлаа. Тэр зүгээр нэг хараад авчихсангүй. Харин өргөн өндөр гүнийг нь хүртэл шалгаж хүний бие багтах эсхийг хэмжиж байсан нь дэлгүүрийн камерын бичлэгт үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр ямар хэмжээтэй чемодан хэрэгтэйгээ маш сайн мэдэж байжээ. Дараа нь ойролцоогоор 25 минутын дараа өөр нэгэн дэлгүүрт орж олон төрлийн цэвэрлэгээний бодис хэрэгсэл худалдаж авсан байна. Энэ бүхний дараа тэр зочид буудлын өрөөндөө орж хэдэн цагийн турш тэндээсээ гараагүй юм. Тэр хугацаанд өрөөнд яг юу болсон нь тодорхой биш. Гэхдээ дараа нь илэрсэн нотлох баримтууд нэг зүйлийг хэлж байдаг. Джесси алгын бүх улмыг арилгахын тулд
өрөөнд дотор хэдэн цагийн турш ажилласан байжээ. Өглөөний 10 цаг 42 минутад Джесси зочид буудлаас дахин гарч ирэв. Удалгүй такси барин Apex Car Rental компанид очиж машин түрээсэлсэн байна. Энд хүртэл бүх зүйл жирийн мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ мөчид Грейсийн зохицос түүний өрөөнд хിവэр байсан. Харин Джесси өөр нэгэн эмэгтэйтэй Tinder болзоонд явхаар бэлдэж байлаа. Мөрдөн байцаагчдын үзснээр тэр нэг хүний зохицыг нуух бүх бэлтгэлээ аль хэдийн базаачсан байсан учраас дараагийн болзоогооч мөн адил төлөвлөсөн байж болзошгүй гэж үздэг. Энэ нь батлагдсан баримт биш, тухайн үеийн мөрдөн шалгалтын хамгийн ноцтой таамгуудын нэг байсан юм. Орой болох үед Джесси шинэ болзоод хүнтэйгээ уулзжээ. Хамгийн аимшигтай нь тэр өмнөх орой Грейстэй уулзахдаа өмссөн яг тэр хувцастайгаа ирсэн байв. Өөрөөр хэлбэл Грейси хөнөөх үедээ өмсөж байсан хувцаа сольсонгүй. Болзооны үеэр ярьсан сэдв нь бүр ч аимшигтай байсан. Хожим энэ бүсгүй цагдаад мэдүүлэхдээ Джесси танилцснаасаа удалгүй цогцыг хаан нуувал цагдаа нар олохгүй вэ гэсэн талаар ярьж эхэлсэн гэж хэлжээ. Энэ яриаг сонссон эмэгтэй маш эвгүй санагдаж удалгүй болзоогоо дуусгаад явсан байдаг. Тухайн үед тэр зүгээр л хачин хүнтэй таарчглаа гэж бодсон баг. Гэвч хэдхэн хоногийн дараа мэдээгээр Джессигийн царайг хараад тэр ямар их зочирцныг төсөөлөхөд ч бэрх. Хэрв тэр өдөр болзоогоо өргөжлүүлсэн бол юу болох байсан бэ гэдэг асуултын хариулт өнөөдөр ч хинч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Түүний зүн совин тэр өдөр хамгийн зөв шийдвэр гаргасан юм. Оройн 8 цаг 56 минутад Джесси дахин зочид буудалд ирэхдээ гартаа нэгэн том төхөөрөмж барьсан байлаа. Энэ нь хивс цэвэрлдэг машин байсан юм. Тэр зөвхөн машиныг авчраад зогссонгүй. 2 сав цэвэрлэгээний бодис давхар авч явсан нь камерын бичлэгт тодулджээ. Энэ бүхний зорилго нь ганцхан байлаа. Грейсийн өрөөнд байсан гэх ямар ч улмурыг үлдээхгүй байх. Ойролцоогоор 30 минутын дараа Джесси дахин лифтэнд гарч ирнэ. Энэ удаа түүний өмнө ачааны тэрэг байсан бөгөөд дээр нь хит хитэн чемодан том цүнх давхарласан байлаа. Тэдгээрээ нэг нь өглөө худалдаж авсан шин чемодан байсан юм. Гэхдээ энэ чемодан бусдаасаа хамаагүй хүнд харагдаж байв. Учир нь дотор нь Грейсийн цогцос байсан. Ийм хэмжээний ачаа ганцаар өргөж зөөх боломжгүй байсан тул ачааны тэрэг ашигласан байна. Дараа нь бүх чемоданаа түрээсийн машиныхаа арын хэсэгт очиж зочид буудлаас гарч явжээ. Тэр цогцыг хүмүүс олж чадахгүй гэж бодсон нэгэн газар аваачиж буушлахаар явж байсан нь энэ юм. Маргааш өглөө Джесси дахиад хот руу гарчээ. Өглөөний 7 цагийн үед нэгэн барилгын дэлгүүрээс хурц худалдаж аваад зочид буудлын өрөөндөө очсон байна. Тэндээсээ зарим хувцас авч хураа цэвэрлэгэнд өгсөн нь мөрдөн байцаагчдын үзнээр нотлох баримтыг устгах гэсэн бас нэг оролдлого байж. Үүгээрч дууссангүй замдаа нэгэн нийтийн хогийн савнд том хар ууд хайсан нь мөн камерын бичлэгт үлдсэн байдаг. Дараа нь түрээсийн машинаа автомашин угаалгын газарт оруулж маш нарын угаалгуулжээ. Ялангуяа чемодан байрлаж байсан машины арын хэсгийг өндөр даралттай усаар сайтар цэвэрлүүлсэн байна. Ингээд Джесси бүх улмөрөө балжглаа гэж бодсон бололтой. Гэвч яг энэ үед өөр газар өөр нэгэн тэмцэл эхэлж байлаа. Грейсийн гэр бүл найз нөхөд түүнтэй холбогдох гэж хэд хэдэн өдөр дараалан оролцсон ч ямар ч хариу авч чадсангүй. Тэр совшил хаягуудаа юу ч нийтлээгүй. 2 гар утасныхаа айл нь ч хариу өгөөгүй юм. Ингээд 12 дугаар сарын 5-нд түүний гэр бүл Грейсийг албан ёсоор сургаггүй болсон гэж Оуклендийн цагдаад мэдэгдсэн байна. Мэдээ ирсний дараахан Грейсийн аав Дэвид Их Британаас шууд нисэж иржээ. Хэвлэлийн багварлын үеэр тэрээр сэтгэл нь үнэхээр шаналсан нь илт харагдаж байв. Тэрээр охиноо аюулгүй эргэж ирнэ гэсэн найдвараа алдаагүй хэвээр байсан бөгөөд олон нийтэд хандан ингэж хэлсэн байдаг. Грейс хэд хоногийн турш сургаггүй байна. Манай гэр бүл түүний төлөө маш их санаа зовж байна. Хэрэг түүнийг харсан эсвэл түүнтэй ямар нэгэн байдлаар таарлцсан хүн байвал мөрдөн шалгах багтай яралтай холбоо барина уу? Энэ мэдээллийг тэр үед баг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр затсан байдаг. Джесси Жүүнийг харсан бах магадлал маш өндөр. Гэвч тэр нэг ч удаа цагдаатай холбоо барьсангүй. Грейс сургаггүй болсон тухай мэдээлэл ирсний дараа Оуклендийн цагдаа нар түүний хамгийн сүүлд хаана хинтээ байсан болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Тэд эхлээд Грейсийн гар утасны мэдээлэл болон банкны гүйлгээ, хотын төвийн олон арван хяналтын камерын бичлэгийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. Ингээд нэг зүйл тодорхой болов. Грейс алга болохоос өмнө орой Тиндерээр танилцсан нэгэн залуутай уулзсан байж. Мөрдөн байцаагчид тэр залууг хэн болохыг тогтоогоод дараа нь камерын бичлэгүүдийг цаг хугацааны дараалалаар эвлүүлж эхэлсэн байна. Ингэх тусам зураглал улам тодорсоор байлаа. Камерын бичлэг бүр Джессигийн хэлээгүй өөр нэг үннийг харуулж байсан юм. Грейсийг хамгийн сүүлд харсан хүн бол Джесси байсан. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Өдөөс хойш 3 цагийн орчимд мөрдөгчд City Live зочид буудалд ирэв. Тэр үед Джесси яг лоббид явж байлаа. Хаалганы зүг алхаж явахдаа тэрээр цагдаа нарыг олж харсан бололтой. Хоромхон зур эргэлзсэн ч юу ч болоогүй мэт тайван алхаад өөр чиглэл рүү гарахыг оролдсон байна. Гэвч мөрдөгчд түүнийг аль хэдийн таньчихсан байлаа. Тэд тэр дор нь очиж өөрсдийгөө танилцуулан ярилцах шаардлагатай байгааг хэлжээ. Ингээд Джессиг цагдаагийн хэлтэст авчран анхны байцаалтаа эхлүүлсэн байна. Тэр үед Джесси өөрийгөө энэ бүхнээс мултарч чадна гэж бодсон бололтой. Учир нь байцаалтын эхэнд тэр маш тайван байсан бөгөөд өөртөө итгэлтэй харагдаж байв. Тэр Грейстэй тэндрээр танилцсан. Дараа нь Sky City дээр уулзаж хамт хооллож хэд хэдэн бараар орсон тухай бараг түртэлгүй ярьж чадсан. Гэвч мөрдөгчд түүний ярьсан үг бүрийг аль хэдийн камерын бичлэгтээ тулгаж эхэлсэн байлаа. Джесси нэгэн уулзалтын маршрутаа тайлбарлаж тухайн орой хаагур алгаснаа ярьсан байна. Гэтэл мөрдөгчд нэгэн энгийн асуулт тавив. Чи яагаад очих гэж байсан газраасаа өөр чиглэлээр явсан юм бэ? Джесси хэсэг бодсноо би тэр замаар явхад илүү аюулгүй санагддаг гэж хариулжээ. Гэхдээ энэ тайлбар мөрдөгчдөд огтхон ч нөмшөлтэй санагдсангүй. Ийм жижигхэн зөрчил хүртэл худал ярьж байгаа хүнийг илрүүлэхэд хангалттай байдаг. Үннийг ярьж байгаа хүн болсон явдлаа сандаг. Харин худал ярьж байгаа хүн өөрийн зохиосон түүхийг сандаг. Тиймээс мөрдөгчд Джессиг улам бүр шахаж эхэлсэн байна. Нэгэн мөрдөгч түүнд хандан бид Грейсийг нас барсан гэдгийг одоогоор мэдэхгүй байна. Магадгүй тэр амьдч байж болно. Гэхдээ хэрэг үгүй бол түүний өхөл чи холбоотой байх магадaltaй гэж хэлжээ. Энэ үгийг сонсмогч Джессигийн байдал илт өөрчлөгдсөн байна. Тэр өмнөх шигээ итгэлтэй харагдсангүй. Хэсэг дуугүй суусны дараа гинэд намайг хийгээгүй хэргийн төлөө баривчлах гэж байгаа юм уу гэж асуусан байдаг. Үнэн дээр тэр үед Джессиг албан ёсоор баривчлаагүй байсан юм. Гэхдээ мөрдөгчд нэг зүйлд аль хэдийн итгэлтэй болсон байлаа. Тэр бол энэ хэрэгт хамгийн чухал хүн байсан. Харин Джесси өөрөө нэг зүйлийг огт мэдээгүй юм. Түүний бодсноос ч илүү олон баримт цагдаа нарын гарт аль хэдийн оччихсон байсан. Анхны байцаалтын дараа мөрдөн байцаалтын ажиллагаа улам бүр эрчимжив. Цагдаа нар зөвхөн камерын бичлэгээр хязгаарлагдсангүй. Джессигийн ард үлдээсэн санхүүгийн мөр, гар утасны байршил, зочид буудлын бүртгэлгээд бүх мэдээллийг нэг дор цуглуулж эхэлжээ. Тэгээд нэг нэгээрээ үнэхээр итгэмээргүй баримтууд гарч ирсэн байна. Грейсийг нас барсны маргааш Джессигийн худалдаж авсан шимдан, цэвэрлэгээний бодис, зочид буудлын өрөөгөө нэг хоногоор сунгасан төлбөр бүгд Грейсийн кредит картаар төлөгдсөн байж. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэр шинэ шимдан худалдаж авахдаа хүртэл өөрийнхөө мөнгийг ашиглаагүй гэсэн үг. Дөвгөрч зогссонгүй. Түүнийг дараагийн өдөр өөр тендер болцоонд явахдаа хэрэгэлсэн зарим зардлыг хүртэл Грейсийн картаар төлсөн байж болцсошгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үеэр үзсэн байдаг. Харин хамгийн хүчтэй нотлох баримт нь зочид буудлын өрөөнөөс гарч иржээ. Джесси өрөөгөө хэдэн цагийн турш цэвэрлэж, хивс сугаагч машин хүртэл ашигласан ч бүх уул мөрийг арилгаж чадаагүй байсан юм. Шинжилгээний баг өрөөнөөс Грейсийн цусны үл мөрийг илрүүлсэн байна. Үүн дээр нэмээд гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг, гар утасны байршлын мэдээлэл болон банкны гүйлгээгээд бүх баримт нэг л хүнийг зааж байлаа. Тэр хүн бол Джесси. Одоо түнд болсон явдлыг нуух боломж бараг үлдээгүй байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 7-нд Джессиг дахин байцаасан байна. Энэ удаад нөхцөл байдал өмнөхөөсөө огт өөр байлаа. Мөрдөн байцаагчид түүний өмнө хангалттай хэмжээний нотлох баримт тавьчихсан байсан учраас өмнөх шигээ болсон явдлыг бүхэлд нь үгүйсгэх боломж түүнд үлдээгүй юм. Удалгүй Джесси болсон явдлын талаар ярьж эхэлжээ. Түүний хэлснээр тэр шөнө тэд 50 Shades of Grey киноны талаар ярилцаж, улмаар бэлгийн харилцааны үеэр Болт хүлэг төрлийн тоглоом туршиж үзэх тухай ярилцсан байна. Джесси хэлэхдээ Грейс өөрөө ийм санал гаргасан бөгөөд болсон явдал санамсаргүй осол байсан гэж тайлбарлажээ. Гэвч тэр нэг зүйлийг үгүйсгээгүй. Грейс нас барсны дараа чемодан болон цэвэрлэгээний бодис худалдан авсан тухай. Цогцыг чемоданд хийгээд машин түрээслэн ойн гүнд аваачиж булсан. Дараа нь түүний хувцас болон эд зүйлийг хогийн саванд хайсан бөгөөд мөн түрээсийн машинаа өндөр даралтын усаар угаалгасан. Энэ бүх үйлдэлээ Джесси өөрөө мөрдөгчдөд дараалан ярьсан байдаг. Эцэст нь тэр Грейсийн цогцыг хаанд бууснаа цагдаа нарт зааж өгчээ. Удалгүй мөрдөн байцаагчид түүний заасан газрын дагуу ойроо явсан байна. 2018 оны 12 дугаар сарын 9-нд Оукландын ойролцоох Whitaker Ranges ойгоос Грейс Миллиний цогцыг олжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүнийг боож амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байна. Мөн гар болон цээж хэсэгт нь хүчтэй дарах үед үүсдэг хөхөрлөлтүүд илэрсэн нь тэмцэл болсон байж болзошгүйг илтгэж байлаа.
Харин Джессигийн тайлбар үгээр дууссангүй. Түүний өмгөөлөгчд шүүхтэр энэ хэргийг санаатай аллага биш, харин хоёр талын зөвшөөрөлтөй бэлгийн харьцааны үеэр гарсан санамсаргүй осол байсан гэх байр суурийг хамгаалсан юм. Энэ тайлбарыг хэвлэл мэдээллийнхэн хожим 50 Shades of Grey хамгаалалт гэж нэрлэх болсон. Гэвч мөрдөн шалгалтын явцад илэрсэн бусад баримтууд энэ тайлбарт эргэлзэх хангалттай үндэслэл болжээ. Джесси Google дээр цогцыг хаана нуух талаар хайлт хийсэн байсан. Мөн Грейсийн цогцыг чемодаанд хийхийн өмнө болон дараа нь зураг авч хадгалсан хүртэл тогтоогдсон байна. Эдгээр баримтыг шүүх чухал үндэслийн нэг гэж үзсэн юм. Эцэст нь Джессигийн буруутан тогтоогдож 2020 оны 2 дугаар сарын 21-нд бүх насаар нь хорих ял сонсжээ. Түүнд хамгийн багадаа 17 жилийн хугацаанаас өмнө судлагдах эрх олгоогүй байна. Шүүх хурал дууссаны дараа хоёр өөр эмэгтэй гарч ирж тэндэрээр танилцсны дараа Джесси өөрсдөд нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ. Эдгээр хэрэгэрч тэр дахин буруутан тогтоогдож ял дээр нь нэмэлт хорих хугацаа нэмж оноосон байна. Грейс Миллиан бол шинэ улсаар аялаж шинэ хүмүүстэй танилцах мөрөөдлөө биелүүлж явсан энгийн нэгэн жуулчин эмэгтэй байсан. Гэвч ердөө ганцхан тэндэрийн болцоо түүний амьдралыг үрд өөрчилсөн юм. Харин энэ хэрэг өнөөдөр ч онлайн болцооны хамгийн аимшигтай, хамгийн их яригддаг хүн амны хэрэгүүдийн нэг хэвээр үлдсэн байна. Ашрам дуртахад энэхүү болсон явдлаа сэдвүүлсэн The Lie Grace Millian хэмээх кино 2018 онд гарч байсан байдаг. Энэ бол зүгээр нэг гэмтэргийн түүх биш бөгөөд бидэнд бодит амьдрал дээр ч тохиолдож болох эрсдлийг сануулсан хэрэг юм. Тиймээс хаанч явсан, хинтээ ч уулзсан өөрийн аюулгүй байдлыг үргэлж нэгдүгээр тавиарай. Анхаарал болгоомж хизээд илүүдэхгүй. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрв та Case 13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.